дандаа өр зээл авдаг. Ажил олигтой хийсэн юм байдгүй. Бодлогоосоо зөрдөг. За би Чойжил сүрэн сайдаас аж үйлдвэрчлэлийн бодлогын байнгын орон дээр 10 асуулт асуусан. Яамн дээр очиж хариулт өгьгээд одоо сар болох гэж байна. Жангибал гишүүн ажлын хэсэг ахалсан. Танилуу миний хажууд залгасан. Урд нь бас яриад дандаа хойшлуулад байна гэсэн. Ажлаа хийдгүү та. Энэ зээл авах гэж зөв юмд нь аваад зөв ашиглах хэрэгтэй. Үсэлсэн хөгжилгээд бид нар энэ сэргээгт хэрчим хүчийг бодлогоор дэмжийе. Тархсан байдлаар их усруудад одоо төвийн эрчим хүчлийг нийлүүлье ингэж явж байгаа. Ерөөсөө энийг дэмжиж. Энийний цаана юу явж байгаа нэхэр үндсэндээ бол Монгол улсын айл үүрэх болон орлоготой бодлого явж байгаа. Иргэдэд дэмжиж хашааных нь 007 газарт нь 20 кВт-ын их усүр хийх боломж нь олгож ил. Тэгээ би танд хэлсэн шүү дээ байнгын орон дээр 190 мянган утаа үйлдвэрлэж байгаа яндан байна. За нэг 40 хэдэн мянган орчим эрчим хүчээр шийдэгдсэн байсан одоо хүнд байдалд орцсон. Үн өссөн. Үлдсэн 140 мянга дээр бодлого хэрэгжүүлье. Энэ газар болгоно үнцэнтэй болгоё. Мөнгө олдог болгоё. Гэт би тань симуляц хийсэн тооцоог нь хүртэл хэлж өгсөн шүү дээ тухайд. Айл үүрэх болгондоо боломж олгоод одоо энэ банкуд дээр байгаа нэг их найд орчим энэ эко зээл чинь таашаа гарахаа мэдэхгүй хүлээгдэй байж. Гэт ийм лөө бодлогын ажлыг хиймээр байна. Ялангуяа одоо энэ явуулах гэж байгаа дундгов, өмнө гов, дорн гов, говь сүмбэр, Сүхбаатар хинтэн идрүүл нарны сэргээгдэх эрчим хүчний энергийн төв. Тэнд бодлогоор энэ ажил руу энэ зээл мэлвэл оруулъя. Жавхлан сайдаа Монгол улс одоо 3.5 сая иргэнтэй. Яг өнөөдрийн байдлаар нэг иргэн улсын хэмжээнд 38 саяын зээлтэй гэж тооцоо гарч байгаа. Эдийн засагч нар яриад байна. Дахиад ингэ зээлээ нэмээд авах юм. Магадгүй одоо 28 онд бид нар энэ их хурлаасаа одоо тарддаг юм уу, бууддаг юм уу? Бүрийн эрхийн хугацаа дуусаад явхад энэ улсын орныхоо нэг төрж байгаа хүүхд болгоныг 40-50 сая өртөө болгоод үлдэх юм уу? Менежментээ сайжруулалтаа Чойжил сүрэн сайдаа. Та ажиллагаа бодлогын төвшин сайн хийчихэлтэй. Асуусан асуултанд бүрэн хариулчаад энэ дээр парламентын зарчим нь мэтгэлцээ л та. Би танаас 10 асуулт асуусан шүү дээ. Одоо хүртэл хариугаа авч чадахгүй. Яамн дээр ч очиод уулзалт хийж чадахгүй шүү дээ. Тэний баахан зээл мөнгө авах үрх тарах юм болохоор ингээ оруулаад ирдэг. Олыг бүтээе. Энийг өгшөө аривжуулъя, өгөөжийг хүртээ гэсэн юмнуудыг дэмжидэггүй. Одоо Монгол улсад эрчим хүчний салбараас л өрх бүр орлого олох боломжтой байгаа шүү. Хууль нь ч тийм байгаа. Хуучин хуулийн нь хөндөд хэрэггүй. Тэгэхээр тэр боломжуудыг нь олгоч л доо. Тэгэх юм бол 365 хоног тооцоо хийгээд үзээрэй та. 20 кВт-ыг өөрөө хэрэглээд эрчим хүчний төвийн сүлжээ нийлүүлэх юм бол одоогийн тооцоогоор бол сардаа бараг 500 орчим мянган төгрөг айл өрх болгон олох боломж байгаа шүү. Тэгээ энэ дээрээ бодлогоо хэрэгжүүлээ л та. Дутуу байгаа эрчим хүчээ дотооддоо өөрсдөө үйлдвэрлэе л та. Энийг дэмжиж л та бодлогоор. Тэхүү та нэг хариулчих би тодруулъя. Тэгвэл танаас ч ерөөсө асуулт асуухаар алга болоод Жангибал гишүүлээ би 3-4 удаа залгасан. Таарад асуусан. Яаж ийн уулзах гэж нь хизээ яам дээр нь очих юм гээд ирдгүү. Таныг уцаа авдгүү гээд авахаараа 5 сарын 21 гэсэн. Одоо ажил ихтэй өнгээ дахиад хойшлуулж ийн гэдэг. Ийм байх юм бол ажил яаж явах юм? Энэ дээр би яаж ин танаас урд нь асуусан 10 асуултан дээр одоо энэ микрофон ашиглалтан дээр хариулт авчи. Тэгж байгаа тодруулъя. Учрууд гişүнэ. Энэ 3 минутын асуулт хариултын гормоор таны 10 асуултанд би 3 минутанд дамжиж хариулахгүй гэдгийг хэлсэн. Улс төрийн шоудад яах вэ? Үннээ бод дээр олон нийтэд таалагдах гэж худлаа янз бүрийн яриа болъё. За таны яриад байгаа. Айл болгон 20 кВт-ын нарны панел зуулгаад илүүдлээ төвийн сүлжээнд нийлүүлээ гэдэг ийм гоё юм. Ярихад гоё юм оо. Энийг чинь яг үннийг хэлэхэд биелүүлэхэд энэ системийн доктортой байдлыг үүсгэхэд техникийн үед бололцоогүй болчиход байна. Тийм учраас би таныг манай яам дээр хүрээд очооч. Бид нар диспетчерийн сэдв бусад энэ гормын тооцооллыг танд үзүүлээ гэсэн. Харамсалтай сүүлийн өдрүүдэд энэ улс төрийн нөхцөл байдал үүсээд Жангибал та яриаггүй Жангибал гişэнд бид нар за ямар ч байсан энэ яам дээр очих нэг цав гаргаад 3-4 цаг болноо. Тэр үед очиё гэдгийг Жангибал гişэнд бид учирлаж хэлсэн байна. Энийг техникийн хувьд болцоогүй, ард түмэн техникийн хувьд хэрэгжүүлэх болцоогүй юмыг хийхчээд гэж янз бүрийн тийм гой ганган үгээр энэ ард түмнийг молигдох болмоор байна шүү дээ. Бод байдалтайгаа эвлэрээ. За очроод гүшүүний асуултанд нэмэлт мэдээлэл өгье.
Монгол улсын нийт өр гэдэг дотор засгийн газрын өр, хувийн хвшлийн өр аль аль нь орно. Тэр дотор оюутлахын өрж ордог. Энэ бүгдийг Монголын хүн амын иргэнд хувааж тооцох тийм аргачлал бол энэ айгу буруу. Ийм аргачлал дэлхийд хэрэглэгддэг, судалгаанд хэрэглэгддэг тийм зүйл байхгүй. Дотоодын бүтээгдэхүүн болон бусад өөр төсөв үзүүлэлтүүдтэй энийг харьцуулж судалгаа юм уу тагаа эрсдлээ тооцдог юм байна юм. Монгол улсын дотоодын бүтээгдэхүүнд харьцуулсан засгийн газрын үр жишээ нь 2015 онд 90% хүрсэн байсан. 90% шүү. Өнгөрсөн жилийн эцсээр 41.8% болж 2 дахин буурсан байна. Тэгэхээр гадаад өөрийн менежмент бол сүүлийн 6 жилийн хугацаанд 3 жилээр их усыг хурлаас батлагдсан стратегийн өрөөнд маш амжилттай үр дүнтэй явж байгаа гэж хэлмээр байна. За Жавхлан сайдын тайлбарыг одоо 2024 оны намраас хойш өчнөө сонсож байгаа. Таны наад тайлбарч бол бүгд мэдж байгаа шүү дээ. Чойжин сүрэн сайдын хэлдэг арга технологич бүгд мэдж байгаа. Тэгэхээр ажиллал хийчмээр байна л та. Ч одоо хувийн эрх ашиг юм юу ч яриаггүй шүү дээ. Ийм хууль эрх зүйн орчин байгаад энэ боломж нөхцөл нь байхад энэ иргэдтэй таныг чойжин сүрэн сайдаа боломжийг олгочихоо гэж. Шал дэмий юм зээл мэлгийг дахиж өр зээл нэмэхэ болил тоо. Гэхдээ та одоо асар том компани захирал юм шүү дээ. Компанийн өр зээлийг яаж төлдөйн та? Дотор төлөгчдийн мөнгө болохоор ингээд хайр найргүй зээл авъя гэдэг юм уу? Танай компани зээл чинь төлөгдөхөө болох юм бол банк зээл хаагаа таны компани чинь дампуурна гэжтэй. Гэхдээ зарчимд хэрэг шүү дээ. Гэхдээ тэрлэг бол явъя л да. Эрүүл мэндийн бол явъя л да. Тэгэхгүй тэгээ одооны худлаа поперлоо гэдэг юм. Попперсон юм байхгүй шүү дээ. Яг бодит үнэнгээл ярьж шүү дээ. Эрчим хүчний салбар чинь өнөөдөр блоконд ороод хаагдсан байна. Чойжсүрэн сайдаа. Түрүүн бас Сэнгүү сайд асууж байсан. Хариултан дээр нь та их За очроод гүшүүнэ. Янз бүрийн байдлаар юу маргаад яваа байлаа. Энэ шугамыг барих уугүй юу гэдэг шийдвэр гаргадаа улсын хурлын гишүүд бид нар гарганаа. Та бид. Энэ шугамыг барьснаар бид нар жишээлбэл жилдээ 140 орчим сая долларын цахилгаан эрчим хүчийг оюутгуулгын төсөл гэтэл улсаас импортлж байна. Энэ оюутгуулгын төслийг Монголын талаас бидний цахилгаан эрчим хүчээр хангах хэрэгтэй байна. Энийг хангахын тулд оюутгуулгын төсөл өөрөө нэгдүгээр зэргийг хэрэглэгч учраас 24 цаг ямар нэг байдлаар нэг мөчж цахилгаангүй байхын болцог учраас доор хаяж 2 эквесүрээс энэ оюутгуулгын төслийг одоо цахилгаан эрчим хүчээр хангах шаардлага үүснэ. Тийм учраас энэ зүүн талаас нь очих энэ шугамын бол хамгийн том төсөл байгаа юм. Зээлийн төсвийн бололцоо байхгүй байгаа учраас зөвхөн хөнгөлөлтөд зээлийн их усүрийг эрчим хүчний салбарын дамжуулах түгээх хойрлох байгууламжууд дээр бид нар авч хэрэгжилж байгаа. Засаг дээр ийм байр суурьтай байгаа. харин би ойлгоод байгаа юм л та жижигсүрэн сайтай. Тэгэхээр таны бодлого менежмент чинь буруу байна. Бодлого чинь буруу байна гэдэг чинь дархмал их усрүүдээр шийдээд өгчөө. Аймаг болгон утаатай болцсон шүү дээ. Улаанбаатар хот одоо ингээ утаанда 9-10 сараас ингээл явчих. Тэгээ дархмал их усрүүд тэрийг шийдээ тэр боломжуудыг нээ л та гэдэг саналыг л бид энд хэлээд байгаа. Тэгээ тэр боломж нь байна. За ялангуяа одоо та германчуудтай Германы одоо энэ технологийн дэвшил дэлхийд номер 1 гэж явдаг. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүчээр нийт эрчим хүчнийхээ 50% хангацсан 2030 он гэхэд 80% болгоно гэж зорилт тавиад тэрийг эргэжүүлээд явж байна. Бүгд найрамд хятад ард улс бүх одоо нүүрс мөрснөөс одоо энэ бол нөгөө байгаль орчинд ээлгүй байна гэдгээрээ буцаад сэргээгдэх эрчим хүч рүү ороод дахиад 2050 он гэхэд энэ чинь 100% шууд сэргээгдэх эрчим хүчээрээ эрчим хүчнийхээ салбарыг авч явна гэд бодлогоо тодорхойлоод байна шүү дээ. Тэгэхээр бид нар тэрийг л хийчихээ л та. Тэгээ тэрийнх нь дахиад хийхдээ их давуу талтайгаар хийчихээ л гэж байгаа шүү дээ. Иргэн болгондоо өрх болгондоо Очроод гүшүүнэ. Яг таны над яриад байгаа юм чинь техникийн хувьд бид нар биелүүлэх болцоог байна. Яг үнийг хэлье. Одоо Улаанбаатар хотод жишээлбэл 2 их усраас 2 тэжээлтэй нийт хэрэглэгчийн 95% нэг тэжээлтэй. Энэ цахилгаан дамжуулах агаарын шугам хойрлох байгууламжууд маань бараг 100, зарим газар 104-5% нь ачаалтаа болцсон байна. Нэмэлт энэ их усрыг хувьсгах их усрыг бид нар дахиад сүлжээ шингээх юм чадвар алга байна. Хэрвээ энийг сүлжээ шингээх юм шаардлага гарах юм бол магадгүй дамжуулах түгээх зардал 1 кВт-цаг тутмаа 6 центээр дахиж өртгөн нэмэгдэх гээд байгаа юм. Тэгэхээр ийм юмэг байна шүү дээ. Хөгжингүү орнууд дээр хийсэн өндөр өртөгтэй юмыг бид нар яг ойрын хугацаанд бол бид нар хийж чадахгүй. Урд тормоогоо хойд тормоогоо нөхөд дөнгөн данган орлого зарлагыг тэнцвүүлэх гэж байгаа нөхцөлд бол энэ худлаа.